Ивэлт шаргал наранд алтан соёмбоног эрэлтсэн 10 жил улаан туг. Хөх тэнгэрт үрд бандсан Монголын сайхан эх орон минь. Цэрэгт явсан хүүгэн аав нь шинэ эмээл төхөөрч хүлээн. Цэнхэр торгон дээлэнд хаваа сатгаж ижийн. Үрээн санах нь орчлонгийн жаргал үлээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB спорт цуг Билгийн доолын 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмээх модон могоо жилийн сарчны баяр зориулсан сүлдэт багны аз нэвтрүүлгэн төлөвлөж байна. Монгол улсын спортын хөгжилд үнэлж хүршгүй хувь нэмэр оруулж байгаа хамт олон бол Хилийн тэг 208 дугаар тусгай салбар хилчин спорт хороолээ. Ардын хэвсгэлийн 25 жилийн ойг тэмдэглэх Төв комиссийн 1946 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 6 дугаар тогтоолын 1-р заалтын дээд хэсэг зааснаар дотоодын цэрэг хязгаарын газрын тамирчдыг нэгтгсэн хилчин нийгэмдгийг байгуулах шийдвэр гарснаар Монгол улсын анхны 5 нийгэмдгийн нэг болж галгаламтоо бадраасан түүхтэй билээ. Монголын хилчин тамирчид үеийн үед дархан хилэн манж байгаа жагсаал нэгт нөхдийнхөө яруу алдрыг ямагт өндөр өргөж ирсэн юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар 2, гавьяат дасгаж уулагч 3, гавьяат тамирчин 11 төрөн гарчээ. Монгол түмний их баяр Цэнгэл наадамд хилчин спорт хорооны хүчит бөхчүүд эрхийн мэрэгэн гарваачд нь баяр багтлын уухай нэмсээр байна. Монгол улсын авраг Сүхбаатарын Мөнхбат, Монгол улсын гард Махгалын Баяр Жавхлан, Жанцангийн Батэрдэн, Ширбазарын Жаргал сайхан, улсын зам Батулгын Соронзон болд, Баатар хүүгийн Бүрүү сайхан, Мөнх төрийн Лав гэрэл, улсын харцаг Дамдан Бүрүүгийн Батэрдэн, Ганц Цогтын Бадрах, улсын эчин Наран цэцгийн Бүрэн Баатар, Лав сүрэнгийн Ган Тулаг, Шовд хүүгийн Тогтох баяр, Саруул Туяагийн баг хуу тэргүүтээ эд хаваан гайхуулсан торгон зодтонгууд олон бий. Эдгээр бөхчүүдийн араас залган гарч ирсэн энэ цаг үеийн шилдэг залуу хүчтэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Гариата хилчин спорт хороо Жавхлан түүхийн дэвж эвтчлүү компани нэгдэл клубын бүх аймгийн хурцарслан дэд ахлагч Нэмдоржийн өсөх баяр юм. За өсгөөрийга улсын начин харцгаарч тогтохгүй өндөр цолонд хөрөх байх гэж Монгол улсынхаа дархан хэлийг хамгаалж байгаа мянган хэлчид маань одоо итгэл найдар хүлээлгэн одоо залбирч хүлээж суугаа. Одоо өсгөөр маань улсын наадам төрүүлж хэл хамгаалга байгууллагын нэрийг өндөрт өргөж олон арван хэлчтэй баярлуулах байхаа гэж бид нар одоо итгэл найдар хүлээлгэж одоо харц содж байна да. Монголын маань хэлчид дархан хэлийг хэлээ нүд зочилгоо хамгаалж байна. Одоо манай хэлчин тамирчид бол одоо олон 10 сайхан амжилт гаргаж үүгээрээ одоо дархан хэлээ хамгаалж байгаа гэж одоо бид харамдаа ярилцаж одоо ингэж бас үздэг. Олсоо. Үгүй. Тэхэндээ дөрөндөө тань дэшээ дэд ахыг өсгөө ирлээ. Болно. Дэд ахыг өсгөө ир. Тусгай салбарын захирагчийн тушаалаар хэд үр гүйцэтгэр болсон та. Хэлийн 1184 дугаар ангид спортын сургалт хэд нэмэгдэл хүчээр ажиллахаар одоо томилогдож байна. Тэгээд танд олон алманд амжилт хүсье. Тэгээд энэ залуу сайхан хүчүүд ороо төрж гарч ирж байгаа. Одоо сая манай хилд үүрэх гүйцэтгэх бүлэгт орж байгаа аймгийн Арслан Нэмдоржийн өсөх баяр маань бол одоо яг манай энэ зааланд одоо бүхийн гараагаа хэлсэн 12 настай хүүхэд анх манай зааланд ирж жодоо өхөнд дасгаж болгоч одоо Монгол улсын гавьяа тамирчин одоо бэлтгэлдэд дундаа Бүрүүсрэн багшийн маань шав болоод ингэж бүхийн гараагаа хэлсэн залуу байгаа. Тэгээ одоо цаг үед Монгол бүхийн өнгийг тодорхойлж Монгол бүхэд одоо нэлээд одоо том цол горилж тэний төлөө барилдаж байгаа өхөө. За өсөх баяр маань бол одоо Монгол эрхийнхаа ёс чудгийг сайн хүндэтгэж барьж одоо бэлтгэл сургуультай чамбаа хийж явдаг тийм манай хэлчийн спорт хороаны одоо үндэсний өхийн одоо шилдэг тамирчаа шилдэг бөхөө. Монгол улсын хил дээр аль бүр гүйцэтгэж байгаа хэлчтэй сар шиндээ сайхан шинлээрээ албан тавтаа байгаараа гэж сайхан өрөөлийг хэлчин тамирчдын нэрийн юмнаас өргөн барья.
За миний хэлээсаа манад өөрөө даалгавраа сайн биелүүлээд ирээрээ. За зааж. Сайн цацгааж байгаарай. Гүйсээ явчих. Хадам аймгийн гурц зарслан. Тэгээ ер нь бүхийн тухай ойлголтыг ер нь хадам аваас авсан л да. Анх нь бол би бүхийн тухай ойлголтгүй байсан. Тэгээд бүх одоо өв соёлын ийм байдаг, одоо бөхөр барилдах юм байдаг юм манай хадам аваад их ярьдаг. Бүхийн тухай ер нь их ярьдаг шүү, бид нарт их ярьж байгаа. Тэгтэл би бас нэг сайн ойлголтгүй л явж байсан. Тэгээ ер нь тэгээд хүүгэн барилцаас хойш л ер нь бүхийг л бүх хүн гэдэг юм байдаг юм байна гэдгийг л ойлгосон доо. Тэгээд яг ингээ хүүг барилдахаар бол бас нэг суугаад үзээд байж чаддгүй юм аа. Яг юм бол Нэг л одоо яанаа л гэл одоо яах бол гэл. Тэгэл харж яснаа гэл энэ өөр орно. Одоо яасан бэ гэж асууна. Унжгаа хайж байгааг нь л харж чаддаг. 7 настай байхад нь аав нь өнгөрсөн. Аав нь бол их хэрхлүүлж байсан. Тэгээд ааваас нь хойш өвөө нь бас эрхлүүлэн. Гэхдээ эрхлэхдээ зөв л эрхэлсэн баха. Миний үдэгд нэг буруу л эрхлэегүй байх гэж бодож байна. Тэгээ. Би ч өөрөө бас нэг гадагшаа яриад байдаг бас дутгшаа. Тэгээд нэг гадагшаа бол нэг яриад байгаа. Дотроо бол хайрлаад бахархал ш өөрөө бол тэгэл бахархч л байгаа. Тий. Тэгтээ яг тэрийг юм бол ил гаргаад байхгүй. Миний үл сайн байна даа л гэж л сайхан барилдаж байна даа л гэж дотроо л бодоод л тэгэл залбир хийж та. Ер нь манай хадам аав хүүхд 5 хүүхэдтэй. Тэг хүүхдүүд нь их дандаа хүү болдог хүн. Ер нь охин цөөтэй байлахгүй юу. Тэгээд энэ олон хүнүүд дотроос өвөө нь энэ жоохон бахаас нь эхлээд л миний хөл барилт нь бусд нь бол барилдахгүй гэж ярьдаг байсан. Энэ олон хүнүүдээс барилдах байдаг гэдэгс наад бол эднэр үл барилдахгүй ганцхан миний хөл барилдана. Миний хөл сайн барилдана гэдээ дандаа тэгж ярьдаг байсан. Ямар цол байдгийг тийм юм хүрнэ л гээл тэгэл. Тэгтээ бил нэг 20 милион гарч ижил том цолон төрн тэрнээс нь ашуул хөрөхгүй гэж ярьдаг байсан. Миний хүүг дэмждэг, тандгүй, найз нөхөд, ах トゥ хамаатан садан одоо бүхэл хүмүүст маш их баярлж явдаг шүү гэдгээ. Сар шиндээ сайхан шинэлээрээ. Эрүүл инх байгаарэ. Улаанбаатар хотоос өглөө эрт гарсан хилчин спорт хорооны тусгай үүргийн бивэрлэлтгүн өвлийн богинодын наран айл эрт жаргасан өдөш Сүхбаатар аймгийн Онгон сум Хилийн цэргийн техник 184 дугаар ангид хүрэлцэн ирлээ. Онгон сум бол аймгийн хурц арслан өсөх үеийн төрж өссөн нутаг. Аав, өвөө эмээ, өвөг дээдсийнх нь голомт билээ. Монгол улсын баатар Дугаржав, хөдөлмөрийн баатар Гомб, Дорж намжил, Шараа гээд төр нийгмийн нэт зүтгэлтэнгүүд Сэхэтэн хөдөлмөрцөн олны өлгий сайхардаг. Хурдан морь хүчит бөхчүүдээр аймагтан төдийгүй Монгол улс тааж алдартай сум юм. Монгол улсын гарцаг дахын од сүрэн Шарын Мөнгөнбаатар, аймгийн хурц арслан Тавхан Гомб, аймгийн арслан Жигждийн Батүлзий, Санжаа усрын Загдаа, Од сүрэнгийн Баярхүү, аймгийн хурц арслан Болорердийн Номин далай, Нямдоржийн Өсөхүйргээд олон сайн бөхчүүд төрөн гарсан юм. Эдний аав өвөө гомбогоотой нас өндөр болсон хойно сургуулийн сурагт байхдаа бид нартай бүх ярин спорт ярьдаг хүн баг. Тэгээ өвөө нь бол одоо энэ үндэсний бүхийн үзүүлэх тоглолтоор өвөр Монголд очиж дарантын дугуйсран гэдэг хүнтэй одоо улсын гуц арслан Эрдэнэ очир бэдгуур явж Монгол улсаар зурцал Монгол бүхийнхээ үндэснийг зурцалж явж байсан хүн ер нь би одоо улсад гिचээгээд барилдсан бол улсын цал ойрхон байсан. Одоо энийг задгаж миний бас хүү Отгонбаатар манай ач хүү өсгөө өнтрийг би барилдаж цаланд хүрнэ гэж ярьдаг хүн байсан. Тэгээд гуц арслангийнхаа нэрмжт одоо барилд алдаршуулах зорилготой барилдаа нэг сум орон нутагт нь хийж улсын цалтангууд ирж барилдаж тэр үед одоо улсын начин байсан намдаг гэдэг хүн ирж төрүүлж энэ байсан ийм түүх байгаа. Өөрөө бол өсгөөгөө илүү бүх болно гэж ярьдаг. Өөрийнх нь одоо баг хуу Отгонбаатар сумын манлай заан гэж сумандаа 4 төрүүлсэн. Тэгээд эдний өсгөөөрийн аав бол Нямдорж гэж хүн байсан. Яг гоо заалны ганц нэгэн сумын барилдаанд одоо наадамд барилдажсэн. Ер нь их л тэнхээтэй л юм байсан. Монгол улсын баатар Дугаржавын нэрмжит Сүхбаатар аймгийн Онгон сумын 10 жилийн дунд сургууль түүхтэд 100 жилийн ойтойгоо энэ жил учран золгож байна. Сургуулийн хамт олон багш нар, сурагч дүү нар нь хурц арслан Нямдоржийн өсөх үеэрт алга ташин баяр хүргэж амжилт хүслээ. Тэр энэ жижигхэн спорт заалнаас Монгол бүхийн өргөөнд
өндөр даваанд босч барилдах хэмжээний бүх бол гараагаан эхлүүлсэн юм. За өсгөө одоо энэ жоохон уучрал ийм жоохон хөвгт миний гадаар ирж байсан. Яг энэ зааланд яг энэ дэвсгэр дээр одоо бүхийн гараагаа эхэлж байсан. Ийм жоохон хөргөн хөвгт ирж байсан. Тэгээд нэг онцлог миний хөвгт бол өсгөө дуртай. Дуртай хөвгтийг авч явах багшунд нэг талын амархан байдаг. Нөгөө талын дуртай хөвгтийг хаях ирэх багшунд байхгүй. Ийм. Тэгээ одоо бол өсгөөр би байнга багш явдаг. Одоо тэгээ өнөөдрийн хүүхдүүдийг хараад бол сэтгэл хөдлөж байна. Би дэвтэр суудаг учраас эднийг хараад одоо сэтгэл хөдлөж байна. Энд би бас миний сэтгэл оюун шингэсэн хүүхдүүдийн мань хөөс энэ шингэсэн дэвтэртэй ийм газар. Монгол улсын дархан хөлийн нэртэй хилчин клуб спорт хороонд өнөөдөр ажиллаж байна гэдэг бол тэр хилчингээс төрсэн агуу тамирчид бүхчүүд байна шүү дээ. Тэдний дээр тэднэртэй цуг бэлтгэл хийнэ гэдэг бол манай өсгөд олдсон том хувь тавилан. Мөн үү? Том хувь тавилан. Тэгэхээр өнөөдөр дан ганц хилчид биш. Монгол улсын яраа миний шивийг харж байна. Хилчид маш их багсаж байна. Манай хилчин үе шүү. Манай хилийн тамирчин үе шүү гэдгээр нь бол одоо хилчид багсаж байна. Хилчин спорт хорооны тусгай үүрэг авсан хамт олон Хилийн цэргийн Т184 дугаар ангид олон төрлийн сургууль зохион байгуулах бол дэд ахлагч өсгөөр тангараг өргөсөн хилчин залуустай эх орныхоо торгон хилээ манаж Монгол улсынхан халчгүй дархан байдлыг захин хамгаалах юм. Монгол улсын баатар Чойн Дугаржмын нэрмжит цэргийн гавьяаны одонд Хилийн цэргийн Т184 дугаар анги бол олон жилийн түүхтэй Монголын мянган баатарлаг хилчид эх орноо батлан хамгаалсан анги юм. Онгоны отрядын зөвлөлт холбоот улсын хошоо баатар, Монгол улсын баатар, армийн генерал, цэргийн нэрт жанжин Исса Александрович Филиппийн удирдлагын чөлөөлөх дайнд оролцсон мартаж үл болох мөнхийн гавьяатай бие өрөлтгөн билээ. Хилийн цэргийн Т184 дугаар ангид хүлээсэн үргэхэд дагуу ажилласан хилчин спорт хорооны хамт олон Сүхбаатар аймгийн Онгон сумаас шилийн богдыг зорив. Далайн төвшингээс дээш 1778 м доршдог шилийн богд бол Даригангийн тад нутагт бараатан сүндэрлэн. Шилийн богдуудыг тойроод түүнтэй адилхан хэлбэр хийцтэй 200 орчим унтарсан галтуул бий. Хамгийн өндөр, хамгийн том нь шилийн богд. Зулайдан гарсан гэр хүний хэмар сэргэдэг хэмээн монголчууд өн эрдэнэс шүтэн дээдэлж цайз хүнийхэн дээжийг өргөж ирсэн билээ. Хилээ манахаар дугаар заставыг зорж яваа аймгийн хурц арслантай ширхэг чулуун хүртэл газрын амьтай шилийн богдуулын энгэрвэлд хууч хөөрөн саатав. За Аслан сайн явж байна уу? Аян зам үлдээтэй сайхан байна уу? За сайн явж байна. Та бүхэн маань сайн явж байна уу? Сайн явж байна, сайхан байна. Өсгөж байна уу? Энэ жил аян сайхан үйл болж байна энэ утгаар ер нь. Энэ жил их сайхан үйл болж байна. Зас мас багтай сайхан үйл болж байна. Сайхан урчин намар ухлах шиг боллоо. За шинэ он гаргаад одоо нутгийнхаа сайхан шүтэн дээр ирж нэг хямраас сэргээдлээ. Ер нь бол та жил болгон ирдэг баг тийм. Энэ анхны ирэлт байна уу? Тэ одоо шинэ он гараад энэ жилийн одоо хамгийн анхны одоо ирж байгаа анх удаа нутагтаа ирж байгаа энэ он гарснаас хойш. Ер нь бол жил болгон нутагтаа уулгасандаа ирж ямар сүлдээд одоо сэргээж ажил үсээ даатгаж ер нь байнга л ирдэг л дээ. Хүн болгон ер нь одоо энэ шилийн богдуулыг их зорддог, хайрхнаа зорддог. Энэ дээрх одоо энэ хэмээс сэргэдэг гээд их зорж ирэх юм аа ер нь. Их учир шалтгаантай сайхан шүтээ юм аа тий. Тий, маа шилийн богч өөрөө их энерги сайтай тийм сайхан ер нь жоохон эрэгтэй хүмүүс сайхан хямраа сэргээж ажил үсээ бас даатгаад сайхан мандаж байгаа нараа сайхан харж хурайлаад одоо ер нь тэгээ сайхан улсууд ер нь сайхан зорж их ирдэг л дээ. Бүх хүний хүүгээ одоо нутгийнх нь уул ус их түшиж байдаг аа гэж. Нутгийнх нь уул ус хүүтэйгээ цуг ирдэг гэж. Цуг барилдаж байдаг гэж хөвлөгшөөж ярьдаг тийм ээ. Тэгээ тэгэлгүй яах вэ? Одоо тэгэл газрын одоо 21 аймгийн энэ тийчээс ирсэн сайхан хүч залуучууд чуулж сайхан баяр наадамд одоо хүчийг үзэж тэр өдөр сайхан өнгөтэй одтой байгаа нэг сайхан залуу дээшээ цолон төрж тийм ээ. Нутгийн ард түмнээ баярлуулж, нутгийнхаа уул устай, нутгийнхаа ард түмэнтэй сайхан ирж ер нь сайхан барилддаг гэж ер нь одоо дээр үеэсээ тэгэж одоо ирсэн сайхан үлдээ ер нь бол тийм. За Сэтгэлхай аймаг бол одоо хүзэнээс бөхөөрөө мориороо алдартай юм сайхан утга. Таны одоо дээд удам
Ямар хүмүүс одоо барьж ирсэн ямар хүмүүс байсан бэ? За одоо манай аав манай өвөө аймгийн хурц аслан давхаан гом гэж хүн байсан л да. Тэгээд аагийн 5 өвөө гэж одоо тийм 5-уула 4 аймгийн цолтой. Аймгийн аслан аймгийн заан байдаг харцаг гэдэг ингээд. Тэгээд нэг хамгийн том нь сумын заан гэдэг ингээд. Ерөнхийдөө энэ 5-уула цолтой гэсэн үг бүхий. Зөв. Тэгээ яг хоо сайхан нутаг орондоо сайхан барилддаг. Аймагтаа сайхан барилддаг. Улс руу очиж барилддаг. Тийм яахан жирий сайхан малчин тэгээд сайхан жолооч тийм сайхан хүмүүс байсан. Тэгээд манай аав бол өөрөө одоо жолооч одоо сургуулийнхаа одоо маа сургуулийн тээврийн жолооч одоо тийм хүн байсан. Тэгээд яг хоо өвөө одоо хар багаас нэг харж өссөн болохоор бүхэд дуртай тэгээд бүх руугаа их сонирхолтой. Өвөтгөр нь олон наадамд цуг явж хүүхд байхдаа дагаж явсан баг тий. Гэхдээ яг зөвхөн одоо жоохон хүүхд тоход өвөтгөө ойлоо би нэг 10 онд тэмцээнд явна гэл анх. Тэгэл очихоор өөрөө очиод далуу одоо малгайтлогоо ариулуулаад гарцаар ариулуулаад тэгэл явдаг. Тэгэл яваад медаль авчираад өвөө дээрээ гүгэл очдөг медаль авлаа гэл. Тэгэл өвөө мань нөө медаль авсныг угаасаа сонсцсон тэгэл өрхий авдраа сайхан чихэр мөхөр надад бэлдсэн. Тэгэл хүлээж идэг байсан юм бол. Мөхгүй. Уран мөгөөл тэгэл миний өмнөдөг байна гэл. Тэгэл ер нь бүхэд их орсон доо. Өвөө нь хэд цагтыг одоо сайхан үг байсан баг тий. Тэр одоо мундаг эртний бүхүүд одоо их л зүйлийг бас ачуудаа бол хэлж зөвж хэлжсэн баг та. Юу ч юм одоо захидаг бай. Нөгөөдөөс. Яг намайг ер нь жоохон бохот нэг том хүмүүстэй их барилдуулах дургүй байсан. Дээш нь нэг ах байсан ч ер нь барилдуулах дургүй. Яагаад гэх юм бол нэг 20 үрээгүй хүнд чинь нэг юу яадаг гэж нэг үг байна л да. 20 үрээгүй хүүхдүүд чинь нэг насны зөрөө их гардаг тэгээд бэртэж гимтэж гээд байдаг. 20-оос хойш нь бол одоо тиймэрхүү юм байхгүй одоо тэгээд одоо насанд хүрсэн сайхан барилдана гэдэг. Яг хүн өрөө сайхан авсан золондоо эзэн тийм ээ. Ямар ч золтой байж болно авсан золондоо сайхан эзэн болоо сайхан барилдаад. Монгол улсын дархаа авраг Төмөрөнбаатар сүүрийг бас сонсож байхад Жамингуу бол энэ хүү багадны ихтгэл барилдуулаарай гэд. Тэгээд том болж барилж эхэлсэн гэж энэ ярьдаг юм. Тэгэхээр бас их учиртай. Энэ өвлөөс юм бол бодож ирсэн үг ухаан их учиртай байдаг гэж тийм ээ. Тэр хүмүүс чи их юмыг сайн гарахаа одоо хардаг те. Юмыг сайн мэддэг байлаа шүү дээ. Ер нь бол яах вэ их үү гэдгийг сайн мэддэг. Ээжийн талд ер нь гэртээ бас өчигдөөс одоо хүмүүс байсан гэж ер нь ярьдаг тийм ээ. Ээж нь одоо ямар хүн байсан бэ? Сургуулийн олон жил багшилсан гэдэг тийм ээ. Тийм манай ээж багаангийн багш сургуулийн. Насаараа боловсролын юм одоо ажилласан тийм хүн байдгийг. Байгууллагт ажилласан тийм хүн байдгийг тэгээд. Яг хоо тийм барилдаж хүн бол байхгүй л дээ. Их тийм том биеттэй дөө. Тийм усууд. Тэгээд бас ээжийнхээ талыг дургаад ерөнхийдөө би ч бас жоохон том өндөр шүү дээ ер нь бас. Тий. За ингээд саяхан сэтгэл нэг юм сайхан барилдлаа да. Шинэ он гараад сайхан 2 сайхан барилдаан боллоо тэгээд. Улс аймгийн үндсэн хууль маань бас барилдаан зохион байгуулагдлаа. Залхаж ихрийн маань аймаг зэрэг боллоо. Үндсэн хуулийнхаа барилдаан сайхан үзүүлэлээ. Үзүүр түрүүнд сайхан дархаа аврагтайгаа үлдэж барилдаа тэгээд үзүүлэлээ. Тэгээд аймаг зэргийнхаа барилдаа залхаж ихрийн сайхан барилдаанд төрүүлээд түрүү сайхан бэлгшээгээл одоо байж юм да. Халахчис 2 дахь дөрөвж юм тий. Тэглээ 2 дахь төрүүллээ. Өмнө 2 жилийн өмнө дөрөвс 23 онд. 23 онд. Тий төрүүлсэн. Тэгээд сая энэ жил төрүүллээ тэгээд. Ер нь бол манай талхач ихрийн барилдаан чи манай аймгийн солонгууд ер нь бэлгшээдэг. Тийм барилдаан шүү дээ ер нь бол. Авсан одоо талхач ихэр төрүүлсэн, шүгүрсэн хүмүүс маань бүгд сайхан улсын золонд дээшээ том цол авч тэгж явдаг болохоор энэ жилийнх гэсэн их өргөн бүрэлдэхүүнтэй их сайхан барилдаа болж байна. Олон аймгийн арслангууд 17 хурц арслан барилдсан. Тэглээ 17 хурц арслан гэж байна. 86 80 мэдэн аймгийн арслан гэж шүү. Тэгээ шүгэн дөрөвтөн сайхан 4 хурц арслан үлдэж байна. Тэ. Их сайхан барилдаа бол. Сүүлийн үед яг одоо онгон сүмд төрсөн. Яг онгон өгдөө Сүхбаатар аймгийн.
Текст би чи яг онгон сумдаа төрж өсөөд ер нь яг онгоны хөвгөлтэй. Манай аав ээж хоёулаа онгоных. Улаанбаатар хот руу хилчээ спорт хорон дээр анх очиж одоо 16 он төгссөн гэсэн би чи яг 11 оны 11 сард ерөнхийдөө Улаанбаатар руу очиж бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд тэр цагаас хойш хилчин одоо спорт хорооны одоо бүх болоод хэдийн зэргийн одоо энэ олон сайхан одоо албан хаагчдын нэг болоод яг нэнд нь багтаад тэгээ одоо сайхан энэ хамт олонтойгоо амжилттай сайхан ажиллагаа хийж байгаараас сайхан амжилт гаргаа явж байгаа гэдэг энэ яруу адат хилчдийн бас нэг их сайхан буян шиг байх шиг байгаа юм да. Манайх ч яг манай сумч өөрөө одоо уртлын одоо хилтэй тэгээд хилийн зэрэгтэй тийм сум бохгүй. Тэгээ ерөнхийдөө багаасаа нэг бас сайхан хилийн зэргийнхаа ах нарыг дээр харж өссөн л дөө сайхан буцтай онортой явдаг сайхан тий. Тэгээд ч юм уу өөрөө хилийн зэрэг их тийм дуртай. Багаасаа бүр. Тий багаасаа тийм дуртай тэгээд хүний сайхан хувь тавилан юм да тийм ээ сайхан хилийн зэрэг дээр очиод тэр сайхан том тогоонд ороод нэгэн хэсэг нь болоод бас тэр сайхан олон аавын хүүхдүүдтэй одоо бэлтгэл сургалт хийж тэгээ сайхан амжилт гаргаад ингээд явж байгаа юм л одоо сасшгүй одоо бас энэ хилийн зэргийн маань бас хамт олон юм маань одоо бас тийм үл та. Эрхэмдэд даад улсын элийн хариуц зэгсэлд гарсан зүйлгүй 50 элийн цэргийн техник зүүн 60 дугаар салбарын орлогч элийн албаны офицер дэслэгч Игүндрах. Шилийн богд уулан залбирч хэмэр дундаагаан сэргээс нь дэд аглагч өсгөөр хил манах үүрэг гүйцэтгэх хилийн цэргийн техник зүүн 84 дугаар ангийн дугаар заставтаа хүрэлцэн ирлээ. Элчин тамирчин дэд аглагч Нямдуржин өсгөөр заставтаа ирээд шуудал тангараг нэг дайчин нөхдийнхөө жагсаалд нэгдлээ. Орон тооны дараа өсгөөр манаа ахалж хилчин нөхдийн хамт хилээ манан. Эрх хүмүүж төрсөн хүн бүрийн нэг хүсэл мөрөөдөл бол эх орныхоо торгон хилээ манаж тууруу тусгаар Монгол улсынхаа халдчгүй дархан байдлыг ам бие үл хайрлан батлан хамгаалах билээ. Застав зэрэгц. Хон. Баруун тийш. Эрг. Жигсаалын ихнээс орон зугааны дугаар ажиллахад. Марш. Хилийн зэргийнхаа техник 184 дугаар ангийнхаа отряд дээр 8 дахь став дээр ирсэн одоо хилийнхаа манаа гарах гээд ингээ байж гин тэгээд сэтгэлээр нь өндөр байна. Одоо хил рүү ингээд үүргээ аваа явах гэж байна. Мэдээж сайхан хил дээр ирээд сайхан хилээ манжгаа залуучуудтайгаа нэг өдөр тэгсэн ингээ хилээ манаад ингээд явах ч одоо их баяртай байна. Ер нь их гоё санагдаж бас ир хүний бас үзэх нэг юм болов гэж бодож байна. Манай ном хүн эрхэмдэцчид дэд аглагч өсгөөр сурагч алч амар төгс байдагч мөнгөж ажлын бүрэлдэхүүнтэй хэлийн манай Монгол Улсын хил хамгаалах тушаал авахд бэлэн станж жоор аглагч мөнхнараа. Хон. Баруун тийш. Эрг. Монгол Улсын хил хамгаалах тушаал биелүүлэхээр хаад. Марш. Өдөр шөнө аль нь ч байсан хамаагүй. Эх орон тушаасан л бол төгссөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэдэг цэрэг хүний хилчин дайчдын хүндсэн үүрэг чиглэл юм. Шөн дунд Идрисийн хүүтэнд манай 3 хилчин түүрт хүмгүй хилээ манаж үүргэн амжилттай гүйцэтгэж байна. Дэд аглагч өсгөөртэй хилээ манаанд хамт яваа сургах аглагч амар төгс бол 18 дахь жилийн хилээ манаж яваа туршлагатай хилчин. Харин байлдагч мөнгөн цоожийн хувьд өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн хилийн зэрэгт алфааж эр хүнийхээ үүргийг бахархалтайгаар гүйцэтгэж байгаа зэрэг хүн. Өсгөөр амар төгс нар хилийн торон доогуур гарсан ямар нэгэн мөр боллоо. Гэрэл тусгаж наривчлан сайн харвал хээрийн зэрлэг амтны мөр байлаа. Монголын хилчид ийм л соргохоор хилээ манаж байхад ард иргэд нь амгалан тайван байгаас өөр яах вүлээ. Шөнжин явж олон 10 км замыг туулсан хилээ мансан Монгол улсын хилчид өглөөний нарнаар
Хилийн 999 дахь багны улмыг дөрөө малталлаа. Эрдний алтан наранgal уурхан мандахад эх орны минь мөнхийн харуул сүлдэд хилийн багнаг ирэлтэн. Сүүдэр нөмөрд нь унчин янзаг хорогдож ам гардаг. Сүүлчийн үдчдийн тусгаар тогтнолын баталгаа сүлдэд хилийн багнаа. Заяан дунд магтсан хором минь залбирч тайлаграх ижи аав минь тангараг өргөсөн торгон хил минь зангараг дүүрэн түүхт илчдэг минь. Бидний мөнхийн бахархал билээ. За их орныхоо хилийг манд байгаа. Хэр зэрэгийнхээ өөрөг биелүүлж байгаа дүнэртэйгээ уулзж байна. Та бүхэн манаас алган өмнөд савлаг сайхан байна уу? Тийм. За өнөөдөр бас хилээ сайхан мандаа. Манай аймгийн хурц арслан өсгөр өнөөдөр бас та бүхэнтэйгээ нэг одоо тий орооны шүгчийн манаад гараад өглөөн сайхан одоо ингээд үргэлжлүүлээд хилээ манаад нэг сайхан одоо хямраас хэрэгэд ирлээ. Хил манах ер нь эр хүний хувьд ер нь сэтгэл ямар байв? Хилээ манаад явж байхад ер нь элчин хүн ер нь юу бодогд юм бэ? Хилээ манаа явж явах үнэхээр энэ одоо гайхалтай тийм ээ. Тийм одоо би одоо сайхан Монгол ирэн гэснээр одоо тийм бахархсан нэг тийм сайхан мэдрэмжийг авлаа. Ер нь бол тий. Үнэхээр гайхалтай байлаа. За дүүнэр эх орны хил тайван байна уу? Тийм. За зэргийн чинь нэг юм тавчхан хариултаа тий. А манай тэтрүүч. Баасан зэдэн маань одоо өөрийнхөө салааны хамт олон санилцуулаа ш. Дорнгов аймгаас 52-лоо татгч ирсэн. Аа зөв. Одоо тэгээ албаа сайхан хаагаад. Одоо тэгээ албаа сайхан заставда цагаан жавтаа сайхан албаагаад гоё юм аа. Ээжийнхэн өөрөөс гараад эх орны хүү боллоо гэдэг штэ. Тий. Ирээд энд албаа хаагаад тэгээд сайхан одоо тангаргаа өргөөд эх орны хүү болж байхад ер нь ямар байв? Сэтгэл ямар байсан бэ? Нэгэн жилийн хугацаанд бас нэг эх орондоо зориулж байгаа том хувь нэмэр юм удаа л гэж бодож. Нэр хүмүүс нар тий? Тий. Та чи нэгдүгээр тэр чи одоо халагднаас үгний хавар? Тий. Заставаар ер нь багтдаг уу таад? Тий. Ямар байдгүй ер нь ихгүй энэ застав чинь их олон жилийн гоё түүхтэй олон одоо баатрууд олон сайхан ирчүүд энд аль хааж эх орныхоо хэлийг манжсэн гоё түүхтэй юм шүү. Таад яг араас нь ингээд түүх нь өргөжлөж байгаа байхгүй. Сургуулийн төдөр байхад тэргүүд 8 дахь цастаа гоё гээл. Тэгээд дэмжин байхдаа бүгд л 8 дахь цастаа руу явна гээл. Тэгж яалгаа л гэжсэн тааш. Элчин тамирчид маань тий мундаг одоо хөдөлмөрийн баатрууд энэ олимпийн медалтангууд ингээд үндэсний бүхэн одоо мундаг цолтонгууд энэ шилдэг арслангууд ингээд барьж гэн тэр хэмжээгээрээ элчин спорт хороогол тэгэгээ чинь одоо яг энэ одоо торгон хил дээр байгаа энэ олон сайхан залуучуудтай хамтал одоо ингээд сайхан хилээ манад явж гинэ гэж би ер нь дотгоос тэгж боддог байхгүй. Ер нь тийм бах тий. Тий, тэгэлгүй яах вэ? Одоо тэгэл бид нар чи барилтахад эхлээд нутгаа усаа дуудуулна тийм ээ. Тэгэл араас нь манай хилчээ спорт ороо тэгэл тэлийн зэрэг гэл ингээл дуудуулаад барилдаг. Бид нар чи тэгээд тэр болгонд л одоо сайхан хилээ манжгаа олон сайхан залуучууд намайг харж байгаа шүү тийм ээ. Тийм болохоор өнөөдөр сайн барилдах хэрэгтэй шүү гэсэн тийм бас дотроос тийм нэг ирэмзэл гэх юм уу. Тийм юм бол байнга тийм байнга тийм юм дотор байнга бодогдсон шүү. За ингээд хилээ сайхан манлаа. Ингээд сайхан байлгч нартайгаа өнөр сайхан хэдлээ уулзаа сууж байна. За манай мөнгөн цоож шал урлагийн сургууль бас сурах юм өрөөлтэй. Дээрэс нь бас манай цоожч бас гой дуулдаг гэсэн тий. Цоож ер нь гой дуулах уу? Гой дуулах. Бас сайхан дуу дуулъя гэж бодож байна. Орон вэ дархан хийлдэ дархан хийлмэ дачин харуултай харуулын цэрэг
чамтайгаа хамтд байдаг шүү сэтгэл минь эдийн тэнгэр цэдэмэг байгаасаа холын өмнө чамд хүрээсээ саруулхан таадмын салхин чиммэгтэй Эх орныхон торгон хил ширхэг чулууг нүд цавчилгүй манаж байгаа бахархалт хилчид шиний нэгний өглөөтэй учран залгаж байна. Энэ өглөөг л инх тайван байлгах гэж тэд цэцэн буу мөрлөж цэргийн албанд мордсон юм. Хилийн цэргийн техник 184-р ангийн 2024 оны улирлын цэрэг татлагаар Сүхбаатар аймгийн Залгаа нутаг Дорногов аймгаас ихэнх цэргүүд нь татагдан иржээ. Энэ хавар тэд халагдана. Эх орны хүү болоод төрсөн нутагтаа хараа бардам очино. Ижилтэн дасан онжууд, ижи аав шиг хүндлэх болсон заставын хамт олон манан дунсан хүлэгмэрд манцуутайч хилээ манаж байгаа бяцхан хилчтэй санах үзье. Хязгаар нутагт хилээ манаж байгаа хилчин дайчдын ар гэр үр хүүхдүүд бол мөн л ялгаа байхгүй үүрэг хүлээсэн цэргүүд юм. Үсин дээгүүр, үсин доогуур, учралт чамнаа сэтгэл тэмүүлнэ. Цэл залуухан насныхан гад өлөөр бадарч сэтгэл зүрх хоёртон шатаж явах үедээ чин үнэн чамрагтан хэлж үзээгүй мөртлөө чинийхэн төлөө үхий гэж эх орондоо би хэлсэн юм. Эх орны минь хэл амгалан хилийн тэнгэр минь цэлмэг сайхан байна. Ийм сайхан хангаар ирчүүд эх орныхоо торгон хилийг манаж инх өглөө сайхан өгтөж байна. Та бүхэн мань албан сайн хаагаарай. Эх орондоо хэрэгтэй сайхан ирчүүд болоорой. Баярлалаа та нартай. За баярлалаа түнэртэй. Ийхүү үүрэг хүлээсэн хилийн тэг 208 дугаар тусгай салбар элчин спорт хорооны хамт олон тушаалаар хүлээсэн үргэн амжилттай биелүүлж үндэсний бүхийн тамирчин аймгийн хурц арслан дэд ахлагч Нямдаржин Өсгөр хилчин дайчтайгаан хилээ манлаа. Сүлдэт баг нь жилийн бог далтан овоо. Ганг нуур Сүхбаатарын тал нутаг херуучин. Газар завчлан дүүхэлцэх манааны хүлэгмэрд ганц улдах амьдралын минь мөнхийн дурддах.